Үнэхээр болохгүй болол салчих шүү дээ. Хинч хүүхдүүдээ өнчүүлэхийг хүсэхгүй, хинч босгосон амьдралаа нураахыг хүсэхгүй. Хичээл зүтгэлээр ширхгээр өрсөн яг ингээд гэр орноо ингээд буцаагаад нөгөө түрээслэх гээд угсаа нөгөө мөнгө хэрэгтэй болно шүү дээ. Тэгээ түрээслэх гээд ингээд хурааж авахд та бүр амар хэцүү байсан. Би бүр хурааж чадахгүй найзуудыгаа дуудаад би бол нэг хийж чадахгүй мэн. Гэрээ найзууд манай гэрийг цэвэрлж өгч байсан. Тийм. Тэр айгүй хэцүү байсан. Гашуун арай нэвтрүүлгийн энэ удаагийн дугаарт Мөрөөдлийн театрын жүжигчин Намууныг урьж ярилцлаа. 10-аад жил урлагийн амьдралаасаа завсардаж сайн ээж, сайн эзэгтэй байхад хугацаа зарцуулсан түүнтэй бид гэр бүлийн үнцийг болоод шинэ уран бүтээлийн талаар ярилцлаа. Эрүүл Монгол хүн үндэсний хөдөлгөөн. Аама намайг 15 6 та байхад нас урсан. Тэгээд нэг тийм эрэгтэй үний нэг тийм хүч даван байсан ч гэдэг юм нэг тийм үед айгүйх аавгаа өгүүлдэг байсан. Мэдгүй одоо өстэй ямар ч азтай юм гэж одоо ямар азар одоо их мэтагаа нээлсэн. Ер нь манай хүн чинь айгүй тийм түшигтэй хүн. Нэг юм ханхайч гэж байгаа нэг том биемээтэй ч гэдэг юм уу. Тэгээд бас сүүлд ингээд ажиллаад ахаар манай аавтай бас амар адилхан юм шиг. Ер нь нэг тийм аавынхаа анзааны нэг тийм төрхтэй би хаатай ч гэдэг юм уу те өндөр нуруу тийм юм би бас ер нь сонгосон болоо та гэж зөв сүлд хараад идэв. Өнгөрсөнтэйгээ ер нь хит зурлах хэрэггүй мэн гэж бодсон. Яа тэгвэл өнөөдрийн байгаа амьдрал чиний өнгөрсний шийдвэрийн үр дүн л гэж гэсэн үг штэ. Тэгээ нөгөө хит өнгөрснөөсөө нөгөө өнгөрсөн үед үлдсэн гомдолч гэдэг юм уу өнгөрсөн үед ингэх байдсан юм да гэдэг нэг тийм харамсалч гэдэг юм уу те тэрийг ингээд зулгаагаал чирээд аваад яваад тахаар ер нь юм сэтгэлийн шанал хизээж арилдгүй юм шиг. Яг анх 10 жилийн өмнө гэсэн шүү дээ. Анх бол ер нь эхний 3 жил бол заастаа үнэхээр нүдүүлэн гэдэг шиг нүдүүлсэн. Тэгээд бас үнэхээр сэтгэл хямарж исэн. Тэгээд одоо яг эрхмэт хоёрыг юу гэж хэлнэ бол үнэхээр хамаалал. Яг нэг хүүхдүүд рүү чиглэсэн юм одоо тийм сөрөг комментууд бол амар имзэг тусдаг байсан. Тэр үед бас азар хүүхдүүд маань жоохон байж тэр сөрөг энергит яг өсвөр насны үе дээр байсан бол манай хүүхдүүд бас амар одоо сэтгэл зүйн хувьд амар их шархлах байсан баг. Бүх хүнд тааруулж нийцүүлж амьдрах ёстой ч юм шиг. Ер нь тэр нэг тийм үүрэг хариуцлага гэх үү одоо ял гэх үү мэдгүй нэг тэр бол үнэхээр нэг талтай айгу хэцүү. Одоо тэгээ нөгөө талтай явахтай угаасаа сонгосон мэргэжлийн хүний нүдэн дээр илэм чинь. Хэрвээ тэдний хэлжсэн үг нь үнэн байсан бол би бас магадгүй тэгж бодох байсан баг. Нэрэл би буруу мэдлээ гэж. Худлаа юм яриад байгаа болохоор үнэхээр ингээд тэр бол нэг тийм миний цаашдын харах өнцөгт ч юм бол ерөөсөө нөлөөлөөгүй. Яг миний тэр саллтын үед яг нэг юм нийгэм даяараа ер нь нэг тийм салалт бүр амар ихсэн юм шиг санагдаад байдаг байхгүй. Хүн болгоны амьдралыг мэдгүй ч нэг л үний юмыг мэдж байгаа байхгүй. Үнэхээр болохгүй болол салчих шүү дээ. Болох гэж бол хүн болгон үзэж байгаа. Хинч хүүхдүүдээ өнчүүлэхийг хүсэхгүй, хинч босгосон амьдралаа нураахыг хүсэхгүй. Тэгээ үнэхээр төвчээд дисээд чадахгүй, давамгүй ч гэдэг юм уу те. Болохгүй байгаа зүйлээс л шалтгаалж салах шийдвэрт хүрч байгаа байхгүй. Салалт чинь бас айгүй хэцүү даваа штэ. Тэгээд одоо ингээл баг амьдрал зогсчихж байгаа юм шиг санагдаал амар штэ. Хичээл зүтгэлээр ширхгээр өрсөн яг ингээд гэр орноо ингээд буцаагаад нөгөө түрээслэх гээд угсаа нөгөө мөнгө хэрэгтэй болно штэ. Тэгээ түрээслэх гээд ингээд хурааж авахд та бүр амар хэцүү байсан. Би бүр хурааж чадахгүй найзуудыгаа дуудаад би бол нэг хийж чадахгүй мэн. Тэгээ найзууд манай гэрийг цэвэрлж өгч байсан. Тийм. Тэр айгүй хэцүү байсан. Одоо тэр нэг цолго уншин ч айгүй тийм сонирмоо хастай те. Одоо нөгөө цэцэрлэг сургуульд эцэг эхийн хурал гэдгээ болцсон шүү дээ. Асран хамгаалагчдын хурал гэдэг болцсон шүү дээ. Хүүхд ямар ч амьдралтай эцэггүй, ихгүй ч гэдэг юм уу. Тэгээд тэр мэтчлэн хойд гэдэг үгийг бас хэрэглэмээргүй л байгаа. Ер нь бол аав ээж л ээж. Хүүхэд учраас одоо жишээ нь буруу зүйл хийхэд загналаа гэхэд би буруу хийсэн учраас загинчлаа гэсэн одоо ойлголт байхгүй шүү. Зүгээр л намайг загинж гин. Гэтэл одоо юу буруу хийснэ ч мэдэхгүй те. Тийм байгангууд нөгөө намайг л ингэж байна гэдэг мэдрэмжийг өгөхгүй тулд одоо яг нэг загнал өстой бүр ташраар загнал нэг цаг хайрлал бүгднгээр гэдэг шиг. Тэгээд октодоо бас бит хоёр яг нэг тэрсгэн хоёрхан насны зөрүүтэй байсан. Хоёул яг ихэр хувцалдаг байсан байхгүй юу? Яг л адилхан өнгөтэй. Яг л адилхан готл ерөөсөө бүр яг адилхан. Яг л тэнцүү шүү гэдэг мэдрэмжийг өгөх гэж ер нь
хичээдэг байсан. Тэгэл одоо үг болгоно цэгнэ. Заримдаа бүр ингээд найзуудтайгаа бүр ингээд юу ч бодохгүй ярьж үцгээсэн ингээд зүгээр ингээд амдаа орсноор гэдэг ингээд ярмаар санагдаад. Тэгэл алхам тутам зөв буруу ингээд хэлжүүл тэрний үг хүлээ тэгэн ингээд амар олон юм боддог. Тэгээд тарих бас нэлээ ачаалж байсан. Хайрлаад байхад л одоо нөгөө тэр үйлдэл байд юм уу, үг байд юм уу, сэтгэл байд юм уу бүх юм ингээд цаанаас л гараад байд юм шиг. Тэгэхээр ер нь л гэр бүл нэг тийм ямар нэгэн цензургүй, ямар нэгэн одоо болцолгүй гэх юм уу зүгээр л хайр юм болоо да. Тийм. Март нэг. Арам зөвшөөрөхгүй шүү. Бурхан ч таашгүй. Чи миний хэлснийг бодож үзсэн үү? Одоо хэдэн сартай? 6 сар. Мөн орхон манд бүжигнүүлж байгаа. Төрөл төрөг хоёр их уурын байдаг. Ирмүнийг аваад ээж автнаа очиж. Залуул. Яг миний одоо эерэг голдур гэх юм уу? Голдурд кино уран бүтээлд тоглосон баг анхны уран бүтээл байна. Тэгээд мэдээж гол дүр гэдэг бол одоо киноныхаа бүх гол зангилааг дагуул одоо чирж явдаг тий. Ачаалал ихтэй гэх юм уу? Хариуцлага ихтэй. Тэгээд яг жүжигчийн үеийн хувьд бол бас нэлээд шанс сарсан. Мэдээж урлагийн салбарт ажилладаг учраас одоо мэддэг салбарынхаа эцсийн хүртэл явахыг хичээдэг. Манай багш талигч Мөхтөрж багш маань надад хэлчихсэн. Би нэг магистр сураал найруулагчаар ингээл цаашаа доктор гэж амар юм ярихгүй юу. Тэгс чи тэр чи одоо бас нэг 13 4 онд л багт гэсэн чинь багш маань бүр хөөе минийхөө чи зүгээр л гоё жүжигчин болчихоо. Тэгээд хитрхи тэр дэшээ тэг ингээл доктор ингээд чи хөрсөндөө бууж чадхаа болчихноо. Чи зүгээр л гоё жүжигчин байж хаа. Гэт чи ер нь л жүжигчин хүн шүү гэдгийг л хэлээд лээсэн л та. Тэгээд яг одоо тэр багшийнхаа хэлсэн үг яг одоо зүрхэндээ тийм. Одоо эцсийн хүртэл гэдэг ч юм уу зүгээр сайн жүжигчин байхыг л зорддог.